За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За гүйцэтгэлийн төлөвлөгөө сарын ажлын төлөвлөгөө гаргах тайлбартай холбоотой зөвлөмж та бүхэндээ өргүүлж байна. За гүйцэтгэлийн төлөвлөгөө бол энэ хамгийн сүүлд гарсан 23 оны 98 дугаар тушаалын 2 дугаар авсгалан загсан энэ загвараар л хийх ёстой. Өөрөөр хэлбэл энэ зорилт 1, зорилт 2 гэдэг арга хэмжээнүүдийн бичгээр ингээд цэглээд орхисон юм байна байгаа. А өмнө нь болохоор бол нэг баахан гарчигтай одоо төрийн нийтлэг үйлчлэгээ хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд гэдэг баахан юм бидгүйсэн. Тэр үл болцсон шүү. Тэн дээр үл хийхгүй энэ шинэ 98-ийнхаа 2 дугаар авсгалын загвараар хийнэ гэж ойлгоорой. За хэрэгжүүлэх арга хэмжээгээ үл энэ зорилт гэдэг ард нь цэглэлсний оронд тухайн арга хэмжээнүүдийг бичээд явна. Жишээлбэл одоо энэ дээр ан ус аль нь ч байж болно. За ой нөөцийг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээ гэж байлаа гэж бодоход ойхэрийн түүмэр тэгээд хөнөөлж явж ойжуулалт ашиглалтай холбоотой энэ арга хэмжээнүүдийн үл имлүүн ингээд тавиад өгнө. За шалгуур үзүүлэлтүүд байх ёстой арга хэмжээ болгоны ард жишээлбэл ойрын төмрөөс өрсөлдөн сэргийлэх ажлыг зохион байгуулах гэсэн ийм арга хэмжээнд шалгуур үзүүлэлт нь за нэг 10 аж ахуйн нэгж 300 иргэнийг хамруулна гэдэг ингээд тавьсан байвал энэ шалгуур үзүүлэлт нь хүрсэн. За суур төвшин нь бол өнгөрсөн жил нэг 5 аж ахуйн нэгж 220 иргэнийг хамруулсан гэж байж болно. Энэ жил бол баг зэрэг өссөн дүнгээр явж ийн гэсэн үг. Суур төвшин байхгүй болохоос орхино. За ер нь түүмэр төрөл бид нар жил болгон л одоо иргэдэс орчилдог юм чинь суур төвшин бол байх ёстой. За энэ 300 иргэнийг хамруулна 10 аж ахуйн нэгж гэснийгээ энэ жилийн хугацаанд яаж хийх вэ гэдгийг энд хоёр хуваагаад бичсэн. За эхний агас жилд бол нэг 200 иргэн 6 аж ахуйн нэгжийн за үлдсэн нэг 100 иргэн 4 аж ахуйн нэгжийн сүүлийн агас жилд хамруулна гэдэг. Тэгээ хугацааны хувьд бол энэ 3 сарын 20-наас 11 сарын 10-ны хооронд зохион байгуулна гэдэг. Ингээд тавиад явах юм аа. Тэгэхээр энэ хөнөөлч хавжин дээр ихэд хөнөөлч хавжийн судалгаа их тархалтын олонтын судалгаа их. Тэгвэл хариуцсан шалгуур үзүүлэлтний явах бол хариуцсан багийн мод бүхий талбайг судалгаанд бүрэн хамруулна л гэж байна. Ер нь за энэ үл шалгуур үзүүлэлт нь за суур төвшин нь бол өнгөрсөн жил 150 мянган гаад хийжсэн бол энэ жил одоо хэдэн мянган гаад хийн. Нэг байгаль хамгаалагч чи хариуцсан нутаг дэвсгэр нь бол ямар хэмжээтэй тэр хэмжээгээ тавиад ингээд хийнэ гэдэг ингээд явах хэвээр. За эхний агас жилд бол одоо 150 га гэж бодоход 100 мянгад нь эхний агас жилд 50 мянгад нь сүүлийн агас жилд энэ хугацаанд хийнэ гэх. Ийм байдлаар ингээд явах юм аа. За тэгэхээр бид нэр энэ гүйцэтгэлийн төлөвлөгөөн дээр тусгаж байгаа арга хэмжээнүүдийг л одоо хариуцсан чиглэлээр мэрэгчлэлтэнгүүдээс авчил тав хүнд хургуулсан байгаа. За энэ дээр гэхээр ер нь бол одоо ингээд 5 төрөл дээр байгалийн ургамал ан антин одоо ингээд ус ан гэл ингээл энэ арга хэмжээнүүдийг ийм арга хэмжээнүүдийг тусгаараа гэж тавьж өгсөн байгаа. Энийг бол гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тавхан тавиад оруулах хэрэгтэй. За яг хуу тухайн өөрийнх нь хариуцсан багт тэр арга хэмжээнүүдээс зарим нь хэрэгжихгүй хамааралгүй байвал орхиж болно. Тэрнээс биш одоо энэ хэсгийг авъя гэдэг юм уу зарим нь бол шууд хасчул болохгүй өөрийнхөө багт хамааралгүй тохиолдолд хасахаас бус тохиолдолд бол хасахгүй шүү. Түрүүн бид нэр бас нэг гүйцэтгэлийн төлөвлөгөөний юг харахад нэлээд хэдэн сум дээр хасаад өөр хуучин загвар магвараар бичсэн байсан. За ингээд цөмөрөө хэдүүлээ ингээд энэ зөв загвараараа ингээд яг ямар арга хэмжээг яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ зөв төлөвлөд явах юм бол гүйцэтгэл үр дүнгийн тооцоход бол сарын дараа бол амар болон тав хүнд эргүүлээ тайлан гаргахад за энэний дараа бол мэдлэг ур чадвараа дэвшлүүлэх зорилт арга хэмжээгээд байгаа. За энэ дээр болохоор бол хамаагүй юм бол бас бичихгүй. Жишээлбэл хөнөөлч хавжийн таних сургалтанд хамрагдах гэдэг байхад тавьж арга хэмжээ байлаа гэж бодъё. Тавилаа гэж бодъё. Тэгтэл энэний шалгуур үзүүлэлтний юу аах вэ? Ерөөсөө нэг 5 төрлийн шавжийг судлах. За суур төвшин өнгөрсөн жил 3 жил зүйлийг судалсан гээл. За хэрэгжүүлэх хугацааны хувьд бол 5 төрлийн шавжнаас эхний агас жил 3 төрлийн судлан, сүүлийн агас нь 2 төрлийн судлан ингээд явах юм. За тэгээд сарын ажлын төлөвлөгөө бол одоо бид нэр хурал дээр ярьж тогсны дагуу сар болгон гаргаад явна гэсэн боловч одоо 3 сараас бол эхлээд хийхээр ингээд
байгаль хамгаалагчийн хувьд л явж байна. За мэрэгчлэнгүүд бол сар сараар нь хийгээд явж байгаа. Сумландын ангууд бас хийгээд явж байгаа. За тэгэхээр сарын ажлын төлөвлөгөөн дээр сар бүрийн эхний 5-ны дотор бол одоо тухайн сард хийх ажлынхаа төлөвлөгөө гаргаж ирүүлэх ёстой. За сарын ажлынхаа тайлангаа бол дараа сарын 5-ны дотор нөгөө энэ сарынхаа төлөвлөгөөтэй цугуул ингээд ирүүлчих болно. За улирлын тайлан бол угаасаа энд чиглэлээрээ мэрэгчлэнгүүд үнэлгээ хийгээд явж байгаа болохоор энэ сар болгоны төлөвлөгөө ингээд гаргаад явж чи улирлын тайлан чи угаасаа ингээд нэгдээд гарчин. За тэгээд энэ байгаль хамгаалагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй холбоотой сарын ажлын төлөвлөгөөтэй холбоотой хэрэгжилтийг ингээд мэрэгчлэн болгоноор ингээд юу байгаль хамгаалагч болгоноор тус нь одоо холбогдох мэрэгчлэнгүүдээр бол одоо ингээд үнэлгээ хийгдээд явж байгаа. Жишээлбэл сарын ажлын төлөвлөгөөнд дээр тусцсан арга хэмжээнүүдэд тавиад биелэлтэй та нар гаргаад өгчөөл тэр чинь ямар хөвтэй биелсэн бэ гэдгийг ингээд тавьж явж байгаад тэгээд сарын ажлын юу гарна. За ажлын гүйцэтгэл үр дүнд нь бол мэдээж сүүлд нь бол явцын донд нь хяналт бол хийгдэж таарах бах. За тэгээд гол анхаарах зүйл бол ер нь өмнө гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргахад нэг сумын байгаль хамгаалагч нь хоорондоо бүгд адилхан тэгээ үр дүн гүйцэтгэлэнч адилхан юм болчиход байдгээс одоо бол тийм биш, зөвхөн хариуцсан багийнхаа хэмжээнд л энэ арга хэмжээнүүдийг төлөвлөд явж байгаа болохоор тэр суманд ажиллаж байгаа байгаль хамгаалагч нарын ажлын гүйцэтгэл үр дүн бол ялгаатай гарна гэж ойлгож байгаа. За тийм учраас энэ үнэлгээнд дэр бол бас ялгаатай үнэлгээтэй гарах бах. За энэ үнэлгээ ямар ач холбогдолтой ингээд өгөөд ийнө гэвэл одоо бидний ажлынхаа гүйцэтгэл юм бол бодиттой дүгнэх. За төлөвсөн ажлаа заагдсан цаг хугацаанд хийгээд явж байгаа одоо албан хаагч бол тэрийн албаны холбогдох хууль журманд заасны дагуу бол одоо тэр чагнал урамшуул авах зэрэг дэвэ нэмэгдүүлэх энэ боломж нь бол бүрдэж эхэлнэ. За нөгөө талаар одоо цаг хугацаанд юмаа хийхгүй ингээд яваад байвал бас эсрэгээрээ одоо байдал үүсэх учраас тав хүн маань бол энэ арга хэмжээ энэ одоо бас нэлээд ач холбогдол өгж ингэж явах нь зүйтэй байна. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.